Сайн байна уу эрхэм үзэгчдээ. Бид хууль ба амьдрал нэвтрүүлгийн өнөөдрийн дугаараар галын аюулгүй байдлын тухай, Монгол улсын хуулийн тухай ярилцах гэж байна. Хүний амьдрал гал усны гашуун зовлонгоос айхтар юм. Тэр болгон байдаггүй. Энэ хүний санаа зоригоос шалтгааллах ба шалтгааллахгүйгээр гал гардаг. Ихэнх тохиолдолд хүнээс өөрөөс нь шалтгаалж хүмүүсийн хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж байна. Ой хээрийн түүмэр зэрэг зарим зүйлүүд бол байгалийн хүчин зүйлээс болдог тохиолдол нэрсэр бий л дээ. Эцсийн эцэст хүний үйл ажиллагаанаас шалтгаалж гал гарч. Гал хүний хараа хяналтаас гараад хүний амнаас эрүүл мэнд иргэд байгууллагын өмч хөрөнгө нийгэмд асар их хор аюул учруулдаг. Үүнийг бол бид гал түүмэр гэж ярьдаг. Энийг манай иргэд сайн мэдэж байгаа. Тийм учраас гал түүмрийг дотор нь объектийн түүмэр, тал ой хээрийн түүмэр гэд ангилж үздэг. Объектийн түүмэр гэдгийг бол хүмүүс мэднэ. Ахын гал гэсэн. Хашаа байшинда гэр дотроо гал алдаад тэрний хараа хяналтаас гараад хүний амнаас эрүүл мэнд хохирч байгаа маш их эд хөрөнгийн хохирол амсж байгаа ийм жишээ баримт бол захаас аван байж байгаа. Манай улс жил тутам 3000 орчим гал түмэрэ гарч 7 хоног тутам нэг хүн алдан эмэн гал түмэрт алдж байна. Гал түмэрт өртөж жил тутам 750 гэр хагас мянган өвөл зүүнний орон сууц үнс нуран болж 2000 хүн ор хоронгүй болж байна. Гал түмэрийн аюулаас өрдөчлөн сэргийлцгээе. Тэгэхээр одоо бид ингээл энэ нэвтрүүлгээр галын тухай хуулийг яриад л одоо явж яхад л одоо гал гарч л байгаа хаа нэгтэй. Тэгэхээр энэ бол нийтлэг ийм үзэгдэл болчихжээ. Тэгэхээр нийтлэг ийм аюул бий байна. Тэгэхээр энээс одоо бид яаж урьдчилан сэргийлэх юм бэ? Яаж иргэд байгууллагын аварч хамгаалах юм бэ? Тэгээ нийгэмд учруулж байгаа энэ хор хохирлыг яаж багасгах юм бэ гэдэг асуудал бол зүй ёсоор тавигдж байгаамаа. Ийм учраас 1999 онд батлагдсан энэ галын аюулгүй байдлын хуулийг шинжилэн найруулж Монгол Улсын их хурл 2015 оны 7 сарын 2-нд одоо их хурл шинэ хууль баталсан байгаа. Энэ хуулийн тухай бас одоо бид энэ нэвтрүүлгээр ярих болно. За хуулийг шинжилсэн үндсэл үүргийн тухай маш товчхон хэлье. Хотчлд хүн амын ягтрал нэмэгдэж гал түмрийн тоо өсөж байгаа. Эрсдэл одоо нэмэгдээд байгаа. Уул уурхай, өндөр барилга байгууламж, үйлдвэрлэлийн шинэ технологи хурдтай нэвтэрж байгаа. Нэвтэрхээс ч арга байхгүй. Гэхдээ үүнийг дагсан одоо эрсдлийг бид хэрхэн үнэлж байна вэ? Галын аюулгүй байдлыг хангуулахтай холбоотой барилгын дүрм, норм, стандартуудын уялдаа холбоог сайжруулах үнэхээр шаардлага гарч байна. Барилга байгууламж, бодис, материал, техник технологи тавигдах шаардлагыг тодорхой болгох асуудал гарлаа. Одоо барилга байгууламж асар өндөр том барилга байгууламжууд барьж яхад тэрэнд орж байгаа материал нь гал дэсвэртэй дэсвэргүй юу? Амархан шатамхай үгүй юу? Тэр өндөр барилгын явцад гал гарсан тохиолдолд түүнийг яаж унтраах вэ? Барилгын норм, дүрм, стандартууд нь ямар юм бэ гэдгийг бол одоо шинжил сайжруулж эрсдлийг одоо бууруулах ийм зайлшгүй шаардлага байгаа юм. Гал түмэр унтраах үйл ажиллагааны тогтолцоо зохион байгуулалт гал түмэртэй тэмцэх нэгжийн үйлчлэх хүрээ түүний төрлийг ч тодорхой болгох шаардлага байна. Өнөөдөр бид гал команд гэж ярьж сурсан шүү дээ. Нэг төв гал командыг л одоо ихэнх нь мэддэг байсан. Тэгвэл өнөөдөр Монгол улсын нийслэл Улаанбаатар хот гэхэд сая 300 мянган хүн ам оршин суугаад энэ хол газар тэгэхээр ямар хэмжээнд яаж одоо гал түмэртэй тэмцэх нэгжүүд ажиллах ёстой юм бэ? Төв суурин газрууд олноор бий боллоо. Тэгэхээр энэ одоо хүн амын тооноос байрлалаас шалтгаалаад яаж байгуулах юм бэ? Тэр битгий хэл хөдөө орон нутагт одоо аль нэгэн сумын төв гэхтэл одоо хүн ам олноороо сууж байна. Тэнд гал түмэр гарсаар л байна. Тэгэхээр энэ бүхэн дээр яаж хурж очих юм бэ? Мөн түүнчлэн малчны хот гал түмэр гарч байгаа. Энэ яаж одоо гал түмрээс урьдчилан сэргийлэх вэ? Гаргахгүй байх уу? Гарсан тохиолдолд авраг хамгаалах ямар арга хэмжээ авах вэ? Тэнд манай байгаа малчид ой хээрийн түмэр ороод ирсэн нөхцөлд яаж амиа аврах вэ?
Энэ мэтлэнгийн олон зүйлийг зохицуулах шаардлагатай болсон учраас галын аюулгүй байдлын хуулийг бол одоо шинжилэн найруулж одоо баталсан байгаа. За галын аюулгүй байдлыг тухай хууль батлагдсан гарсантай холбогдуулаад олон одоо эрх зүйн баримт бичгүүд шинжлэгдэж байгаа. Тухайлбал галын аюулгүй байдлын үндсэн дүрм гэж том баримт бичиг байна. Энэ баримт бичгийг засгийн газар баталдаг. Тэгэхээр энэ баримт бичгийг манай иргэд аж ахуй нэгж байгууллагын удирдлага бол ялангуяа маш сайн одоо мэдж судлах шаардлагатай байгаа. Ингэжээж манай засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага гамшигаас урьдчилан сэргийлэх тэр дотор гал төмрийн аюулаас урьдчилан сэргийлэх нөхцөлийг хангах ёстой. За гал төмрийн улсын хяналтын дүрм, гал төмөр унтраах дүрм, гал төмөртэй тэмцэх сайн дурын хэсэг ажилуулах журам, гал төмөртэй тэмцэх хэсэг ажилуулах журам, гал төмөртэй тэмцэх гэрээ танги, гал төмрийн улсын хяналтын байцаагч ажилуулах журам гэдэг ийм олон одоо баримт бичгүүд байна. Одоо бол батлагдаа гарцсан байгаа. Энийг одоо судлах хэрэгтэй байна. За дээр нь гал төмрийн аюулын үнэлгээ хийх журам, галын аюултай бүтээгдэхүүн, гал төмрөөс хамгаалах тоног төхөөрөмжийг улсын хилээр нэвтрүүлэх болон үйлдвэрлэх, борлуулах, тээвэрлэх, хадгалах, устгах журам, гал унтраах автомат төхөөрөмж, галын тохиолдолд төлөвлөх барилга байгууламж, өрөө заслага, тоног төхөөрөмжийн жагсаалт гэсэн ийм одоо баримт бичгүүдийг бас бий болгох шаардлагатай. За галын аюулгүй байдлын хууль маань шинжлэгдэн батлагдсантай холбогдуулаад нэлээд хэдэн эрх зүйн баримт бичгүүд бол шинжлэгдэн гарч байна, мөн шинээр гарч байна. Энэ дотор би бол арай нэг дүрмийг бол арай онцлоод ярих гэж бодсон юм аа. Энэ дүрм бол түрүүн дурддагдсан галын аюулгүй байдлын үндсэн дүрм гэсэн баримт бичиг байгаа. Галын аюулгүй байдлын үндсэн дүрм гэсэн нормативын баримт бичиг дээр бол хүний ахуйн амьдрал, барилгыг ашиглалтын явцад нь дагаж мөрдөгдөх хамгийн энгийнээс ахуулаад нарийн хвчилсэн тийм зүйл заалтуудыг бол нарийн тусгаж өгсөн байгаа. Мөн хууль дээр бол ямар нэгэн барилгын зураг төслийн шийдэл тэр дээр Монгол улсад төчин төгөлдөр мөрдөгдөж байгаа норм дүрмэнд одоо байхгүйгээр шийдэл нь тодорхойгүй ийм үед бол барилга хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь онцгой байдлын төрийн захиргааны байгуулалттай хамтар шийдвэрлэнэ гэд тэр юуг бас тусгаж өгсөн онцлогтой байгаа. Салбарын галын аюулгүй байдлын дүрмийн хувьд бол яг тухайн салбарынхаа онцлог чиглэл таарсан бүр нэг бүрчлэн тусгаж өгсөн өөрөг онцлогийн тэр дүрмийг бол тухайн салбарынх нь хариуцсан төрийн захиргааны байгууллага онцгой байдлын байгууллагын хамтраад батлаад хэрэгжүүлээд явах тийм боломжтой болсон байна. Тэгэхээр гал төмрийн энэ одоо дүрм журмуудыг судлах шаардлагатай байна. Одоо шинэ хуулиар бол гал төмрийг одоо унтраахтай холбоотой энэ арга хэмжээг авч явуулдаг дөрвөн үндсэн тогтолцооны дөрвөн үндсэн хэсгийг бол тогтоож өгсөн. Тухайлбал гал төмрийг унтраах аврах анги гэж. За энэ бол анги бол одоо мэдээж хэрэг одоо энэ газар сайгүй байгаа. Тэгэхээр бол ялангуяа одоо 3 км тутмын арай дүст нэг аврах анги байх ёстой гэж. Гэрээ танги гэж байгаа. Гэрээ танги гэдэг бол энэ том аж ахуйн нэгжүүд тухайлбал одоо Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрч байдаг юм уу? Өөрийн гэрээ тангитай. Тэр нь бол онцгой байдлын газрын албан хаагч тэнд үүргээ гүйцэтгэх гэж байна. Яг галын аврах ангитай адилхан. Харин бол аж ахуйн нэгж байгууллагаас нь улсын төсөвт тэрнийхээ зардлыг бол одоо төлөөд явж байгаа. Ийм зарим том аж ахуйн нэгжүүд бол өөрснөө ангитай ийм газрууд бай. Тэгэхээр энэ болгоныг бол хуулинд бол тусгаад өгсөн байна. За мөн түүнчлэн гал төмөртэй тэмцэх сайн дурын хэсэг одоо ажиллуулна гэдэг. За энэ бол одоо бас энэ хуулинд бол шинээр орж ирсэн төрийн бус байгууллагуудаар хэрэгжүүлэх бас нэг ажлын чиглэл юм. Өөрөөр хэлбэл бид бүхэн сумын төв дээр манай иргэд аж ахуйн нэгж хариуцаад ийм сайн дурын хэсэг байгуулад тэгээ одоо машин техник олоод тэгээ өөрсдийнхөө хүчээр зохион байгуулалтаа сургууль хийгээд хэрвээ сумын төв суурин газрууд дээр гал төмөр гарах юм бол түүний ойрын орчимд гал төмөр гарах юм бол яаралтай очиод унтраах ийм одоо бэлтгэл сургуультай тоног төхөөрөмжтэй ийм сайн дурын хэсэг байна. Энийг бол сум орон нутгийн засаг захиргаа жил болгоныхоо төсөвт бол зардлын суулгаад одоо явж явах ёстой юм а гэдгийг бол хуулинд зааж өгсөн байгаа. Манай иргэд болоод аж ахуй нэгж байгууллагууд тэр гал төмөртэй тэмцэх сайн дурын
хэсэг гэдгээ галын сайн дурын бүлгэм гэдэгтэй бас андуурч ойлгоо за. Галын сайн дурын бүлгэн болвол хэдэн ч хүнтэй вэ тухайн аж ахуй нэгж байгууллагын дотроо галын аюулгүй байдлыг хангах хүмүүсээ тодорхойлоод тэр хүмүүс нь ямар үйл ажиллагаа явуулахын гал төмөр гарсан нөхцөлд хэн мэдэгдэхийн ямар үйл ажиллагаагаар унтраахад нь туслалцаа үзүүлэхийн өөртөө боломжтой бол ямар багаж техник хэрэгсэл ашиглахын гэдэг юмнуудыг бол тодорхой оруулж өгсөн тийм дотоод дүрэн байх юм шүү. За мөн гал төмөрийн улсын хяналтын байцаагчид одоо ажилладаг. Энэ байцаагчид бол онцгой байдлын ерөнхий газарт одоо галын байцаагчид ажиллаж байна. Дээр нь бол одоо тухай салбарууд дээр байна. Мөн одоо том аж ахуй нэгжүүд Улаанбаатар төмөр зам нийгэмлэгч гэдэг юм уу, Эрдэнэтийн үйлдвэр, оюу толгой, таван толгойч гэдэг юм уу, тийм үү? Энэ том аж ахуй нэгжүүдэд бол улсын байцаагчийг бол гэрээгээр болон өөрснөө бэлдэж ажилуулах. За ялангуяа хөндлөнгийн байцаагчдыг гэрээгээр ажилуулснаар тэнд хариуцлага сахилга галын хууль дүрмийг одоо яаж хэрхэн биелүүлж байгааг нь хян шалгахад бол маш хэрэгтэй ийм зүйл болж батлагдсан юм аа. За галын аюулгүй байдлын тухай хууль батлагдсанаар бол гал төмөртэй тэмцэх сайн дурын хэсэг, гал төмөртэй тэмцэх хэсэг эдрийг бол одоо ажилуулах, санхүүжүүлэх, байгуулах, үүнд одоо ажиллах эрх зүйн үндсийг тодорхойлж өгсөн. За үүнтэй уялдуулаад бол хууль батлагдсантай холбоотой түрүүнд урьдчилсан дүрм журмууд шинээр батлагдсан. За энэ хэсэгт нь ямар хүмүүс ажиллах юм, тэр хүмүүст нь ямар шаардлага тавигдах юм, тодорхой хэмжээний ямар сургалт арга барил эзэмшсэн байх юм бэ гэдэг, дадлаг сургалт орсон байх юм, ямар багж хэрэгсэлтэй байх юм гэдэг энэ юмнууд бол үүнтэй уялдаад ингээд гарсан байж байгаа. Галын аюулгүй байдлыг хангах тухай хууль бол хуулийн дотор төрийн зарим чиг үүрэг. Тухайлбал гал төмөрөөс урьдчилан сэргийлэх, ухуулах сурталчилгаа, сургалтын үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, зарим үүргээ төрийн бус байгууллага шилжүүлэх боломжийг бол нээж өгсөн байна. Хуулийн 7-гийн 1 гэж байна. Гал төмөрөөс урьдчилан сэргийлэх, сургалт сурталчилгаа явуулах чиг үүргийг аймаг нийслэлийн онцгой байдлын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж байгууллага иргэдийн оролцоотойгоор хэрэгжүүлнэ. Тэгэхээр бид өнөөдөр сургалтууд бол маш чухал байна. Тэгэхээр энийг бол заавал онцгой байдлын газрынхан бүх байгууллага дээр очиод хийн гэхгүй төрийн бус байгууллагуудыг бас хамтруулад оролцоод арга зүй удирдлагаар нь хангаад ингээд явуулах боломжийг бол хуулинд одоо нээж өгсөн байна. За барилга байгууламжийг галын аюулын эрсдлээр нь ангилаад галын аюулын үнэлгээг төрийн бус байгууллага хийх эрх зүйн үндсийг тодорхойлж өгсөн. Тэгэхээр барилга байгууламж бол одоо галын аюултай, онц аюултай мөн одоо эрсдлээр нь 1 2 3 дугаар зэрэглэлийн галын аюултай гэж ингэж үзэж үнэлгээ хийж байгаа. Тэгэхээр энд одоо бас төрийн бус байгууллага, аж ахуй нэгжүүд байгуулад энэ ажилд одоо оролцоод гал төмөрийн аюулын үнэлгээ хийх эрхийг бол одоо онцгой байдлын газараас аваад хийх, мэрэгжлийн хүмүүс хийх ийм боломжтой болж. Тэгэхээр зөвлөх инженерч байдаг юм уу? Тэгэхээр барилга байгууламж ингээд ашиглалтанд орох юм уу? Зураг хийгдгээс ахуулаад бүтээц, хийц энэ бүх төлөвлөлт, галын дохиоллын систем энэ бүхэнд нь нарийн мэрэгжлийн зөвлөх инженерүүд ч байдаг юм уу? Ингээ оролцоод эсвэл мэрэгжлийн галын одоо энэ асуудлыг хариуцсан мэрэгжлийн ийм чиглэлийн байгууллага, эрх авсан байгууллагууд оролцож хийх ийм одоо нөхцөл болцоог бол хуулинд одоо тусгаж оруулсан байгаамаа. Галын аюулгүй байдлын шаардлага, нормативын заалтуудыг тодорхой тусгасан бүх нийтээр дагаж мөрдөх галын аюулгүй байдлын үндсэн дүрмийг одоо засгийн газар батлана. Тэгэхээр энэ дүрмэнд бол нэг бүрчилсэн нарийн заалтууд тусгаж өгсөн гэдгийг бол та бүхэн одоо мэдэж авч судлах хэрэгтэй байгаа юм. За өмнө нь норм дүрмээр зохицуулж байсан хот суурин газрын галын аюулгүй байдлыг хангах зарим заалтыг бол шинээр тусгасан. Тухайлбал хот тосгоны ерөнхий төлөвлөгөөнд 10,000-аас дээш хүн ам төвлөрсөн суурин газарт 3 км-ийн радиуст эсвэл 4,000 хүн ам тутамд гал төмөр унтраах аврах анги. Би түрүү ярьсан алслагдсан суурин газарт 2,000 хүн ам тутамд гал төмөр унтраах аврах анги эсвэл гал төмөртэй тэмцэх сайн дурын хэсэг үйлчилж байхаар одоо тусгасан байна. За барилга байгууламж, гэр хорооллыг гал төмөр унтраах автомашин, чөлөөтэй хүрэлцэн очих зам, байрлах тусгайлсан талбайтай гал төмөр унтраах үед ашиглах усан хангамжтай байхаар төлөвлөнө гэсэн ийм заалт оруулж өгч. За энэ бол одоо амийн чухал заалт байна.
За бид бол одоо эхлээд хамгийн гол нь гал тавихгүй байх л асуудал. Гал одоо тийм үү галын аюулаас хамгаалах асуудал. Өрдсөн сэргийлэх асуудал нэг номерын асуудал. Тэгэхээр энэ хооронд л одоо амжиж очих ямар арга зам байна вэ? Тийм учраас зам харгуй. Тэр очоод одоо аадар саяг нь дээр нь одоо очоод зам харгуйгаас аваад машин зогсох талбай. Тэр нь усан сан ойролцоо байх. Ямар ч дурын газрын усан хангамжаас ус татах ийм одоо дайчилж авахд бол энэ манай гэрийн хаяанаас гэдэг юм уу, энэ худгаас гэдэг юм уу, энэ айлаас гэдэг юм уу, энийг одоо цааргалах эрх байхгүй. Энэ бол үүрэг болгоод одоо заагаад өгсөн. Хэрвээ хохирол учруулсан бол төр хариуцсан. Төр хариуцсан. Эн чинь усаа харамлаад гал төмөр гарч яхад усаа харамлаад сууж явах эрх иргэдэд байхгүй. Өнөөдөр олон хүүхэд цэцэрлэггүй улмаас гэртээ цоочтой үлдэж тэгээд нялх балчир багчууд маань гэртээ одоо юм золгүй явдалд учирч шин. Тэгэхээр энэтэй холбогдуулаад цэцэрлэгийн талаар авах арга хэмжээгээд авж байгаа боловч эцээс өвлийн хүүтэнд гэр оронгүй болцоогоод зөвхөн өмсөн хувцастайгаа өвлийн хүүтэнд гадаа гудамжинд гарах ийм аюул манай тохиолдсоор л байна шүү. Тэгэхээр энэ бүхэн бол өнөөдөр бидний санаа сэтгэлийг зовоож хууль тогтоогчдоос эхлээд бүх шатны засаг дарга түүний тамгын газар онцгой байдлын асуудал эргэлсэн байгууллагаас хязгаарлагдахгүй бүх аж ахуйн нэгж байгууллагын удирдлага тэгээ иргэн бүр өөрсдөө анхаарах ийм шаардлагатай асуудал болон тавигдсан гэдгийг бол та бүхэн ойлгож байгаа байна. Онцгой байдлын ерөнхий газраас үзүүлж байна. Иргэн та балчир үрсээ хараа хяналтгүй гертэн цоочилж өрхөх нь Нандин эрдэнэ болсон үр хүүхдийн тань амын насанд шууд аюултай. Бага насны олон 10 хүүхэд зөвхөн эцэгчүүдийн хайхрамжгүй энэ үйлдэлээс болж амын насаа гал төмөрт алдаж байгааг бүү март. Балчир үрсээ гэртээ бүү орих. Галын аюулгүй байдлыг хангах талаар нутгийн захиргааны байгууллага, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эрх үүрэг. 15 дугаар зүйл. Аймаг нийслэл сум дүүргийн засаг даргын үүрэг. Галын аюулгүй байдлыг хангах талаар аймаг нийслэл сум дүүргийн засаг дарга дараах үүрэг хүлээнэ. Холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм нормативын баримт бичиг болон иргэдийн төлөвлөгчдийн хурал, дээд шатны байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэх. Хот суурин газрын төлөвлөлт, газар олголтод гал төмөрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх байгууллагын дүгнэлтийг үндэслэх. Гал төмөртэй тэмцэх, гал төмөрийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар нутаг дэвсгэртэй сургалт сурталчилгаа зохион байгуулах. Нутаг дэвсгэртэй гал төмөртэй тэмцэх сайн дурын хэсэг ажиллуулах зардлыг жилүүрийн орон нутгийн төсөвт тусган шийдвэрлүүлэх. Гал төмөр унтраах, аврах анги, гал төмөртэй тэмцэх сайн дурын хэсгийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлөөр хангах. Ой хэрийн гал төмөр гарсан үед бүрэн эрхийн хүрээнд хүн хүч, техник хэрэгслийг дайчлан тухайн гал төмөрийг унтраах ажлыг шуурхай зохион байгуулах. Ажлын явцыг холбогдох байгууллагад шуурхай мэдээлэх. Ой хэрийн гал төмөрийн эрсдэл өндөртэй газарт төмөр тархахаас урьдчилан сэргийлэх зурвас шинээр байгуулах, зурвасыг сэргээх төсөв төлөвлөгөөг аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн төлөвлөгчдийн хурлаар хилцүүлэн батлуулж хэрэгжүүлэх. Гал төмөрт дайчлагдах хүн хүч, техник хэрэгслийн тоо хэмжээг тодорхой тогтоосны үндсэн дээр ой хэрийн гал төмөрийг унтраах багаж техник хэрэгслээр хангах. Иргэн та ой хэрийн төмөр гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд юуг мэдэж байх ёстой вэ? Асаасан гал, шүдэнц, татсан тамхиа бүрэн унтраах, ил задгаа гал түлхэхгүй, татсан тамхиныг шүдэнцийг ил хаяхгүй байх. Үрээшилтэхтэй салхи шурахтай үед үнс нурмаа, ухсан нүх, тагтаа битүүс саунд хийж занших. Хавар намрын үлдэрэлт өвсгтэй газараар автомашин, мотоциклтэй зорчихгүй байх. Машин техникийн утааны яндан оч баригчтай болгох. Насанд хүрээгүй хүүхдийг төмрийн аюултай үед ой хэрт, шүдэнц, асаагууртаа явуулахгүй байх. Иргэн айл өрх бүр гал төмөр унтраах багаж хэрэгсэлтэй байх. Төмөр гарсан тохиолдолд онцгой байдлын алба болон орон нутгийн засаг захиргаанд яаралтай мэдээлэл. Төмөр унтраах ажиллагаанд иргэний үүргийн дагуу оролцох үүрэгтэйг анхаарна уу? Онцгой байдлын ерөнхий газар. Арван 16 дугаар зүйл. Галын аюулгүй байдлыг хангах талаарх иргэний эрх үүрэг. Галын аюулгүй байдлыг хангах талаар Монгол улсын иргэн болон гадаадын иргэн харьяалалгүй хүн дараах эрх эдлэнэ. Гал төмөр гарсан үед амнаас эрүүл мэнд, эд хөрөнгө хамгаалуулах, гал төмөрийн шалтгаан нөхцөлийг тогтооход биечлэн оролцох. Гал төмөртэй холбогдлолтой үнэн зөв мэдээлэл авах,
холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм нормативын баримт бичгийг зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэхийг холбогдох байгууллагаас шаардах. Гал төмрийн эрсдлээс хамгаалах зорилгоор гал төмрийн даатгалд даатгуулах. Амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө болзошгүй гал төмрийн аюулаас хамгаалах, аюулгүй амьдрах арга ухаанд суралцах зорилгоор мэргэжлийн байгууллагад хандаж, эд хөрөнгөд шалгалт хийлгэх, сургалт зөвлөгөө авах. Гал төмрийн улмаас өөрийн өмчөд учирсан хохирлын хэмжээг эрх бүхий үнэлгээний байгууллагаар тогтоолгох. Гал төмөртэй тэмцэх сайн дурын хэсэгт ажиллах. Холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм нормативын баримт бичгийн шаардлагыг зөрчсөн болон гал төмрийн улсын хяналт, гал төмөр унтраах үйл ажиллагааны талаарх санал гомдлоо, онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эсвэл хөндлөнгийн дүгнэлт гарах эрх бүхий бусад байгууллагад гаргах. Галын аюулгүй байдлыг хангах талаар Монгол улсын иргэн болон гадаадын иргэн хариалгүйхэн дараах үүрэг хүлээнэ. Ахуйн галын аюулгүй байдлыг бүрэн хангаж, холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм нормативын баримт бичгийн шаардлагыг сахин биелүүлэх. Гал төмөр гарч байгаа тохиолдолд онцгой байдлын байгууллагад нэн даруй мэдэгдэх. Гал төмөрөөс урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, унтраах үйл ажиллагаанд болцоотой дэмжлэг тусалцааг үзүүлэх. Гал төмөр гарч болзошгүй зөрчил дутагдлыг холбогдох байгууллагад шуурхаа мэдээлэх. Ой хэрийн гал төмөр унтраах ажиллагаанд оролцох. Тэгэхээр манай иргэд бол legal info цэг имэн гэдэг дээрээс Монгол улсын хуулиуд гэдэг галын аюулгүй байдлын хууль байж байгаа. Захиргааны хэм хэмжээний акт гэдэг дотор энэ одоо засгийн газараас баталсан галын аюулгүй байдлын үндсэн дүрм бусад баримт бичгүүд байж байгаа. Агентлагийн даргын тушаал гэдэг дээр энэ норм нормативүүд байж байгаа. Тэгэхээр норм нормативүүдийг бол тэр барилгын асуудал хэрэгэлсэн засгийн газрын гишүүн онцгой байдлын асуудал хэрэгсэн засгийн газрын гишүүн гээд хамтраад батлаад гаргачихсан. Мөн түүнчлэн боловсролын салбарт гээд сургуулиуд дээр галын аюулгүй байдлыг яаж хангах вэ гэхтэл тийм үү? Онцгой байдлын асуудал хэрэгэлсэн засгийн газрын гишүүн одоо бол шадар сайч үү дээ. Боловсролын асуудал хэрэгэлсэн засгийн газрын гишүүн хамтарсан ийм тушаалуудаар журам, норм нормативүүд нь гарч. Стандартчлалын одоо зөвлөлийн баталсан стандартууд байж байгаа. Тэгэхээр энэ стандартчлалын зөвлөлийн баталсан стандартууд, норм нормативүүд бас л одоо эрхийн актаа гэж одоо үзэх ёстой. Энэ болгоныг бол одоо биднээс судалж үзэх ёстой юм аа. Манай иргэд ялангуяа барилга байгууламж барьж байгаа. Барилга байгууламж худалдаж аваад орж байгаа. Тэгээд одоо ядахтаа цуслангийн байшингаа барьж байгаа шүү дээ манай хүмүүс. Шинэ хашаа байшин бариад тэр хашаан дотор одоо гэрээ барьдаг юм уу, байшингаа барьдаг юм ингээд. Энэ бүх хүмүүст энэ норм нормативүүд бол цөм ус агаар мэт одоо хэрэгтэй зүйлээ гэдгийг одоо би хэлхийг хүсэж байна. Гал төмөр гарч байгаа тохиолдолд онцгой байдлын байгууллага нэн даруй мэдэгдэнэ гэж байгаа. Тэгэхээр гал яаж онцгой байдлын газарт мэдэгдэх вэ? Одоо цөмөрөө утастай болсон тийм үү? 101, 102, 103 гэдэг номерыг бол одоо иргэн болгон мэдж явах хэрэгтэй. Манай хүүхэд багчууд бас мэдж явах хэрэгтэй. За жижигхэн байгууллагуудын хувьд бол яах юм бэ гэхээр тэндээ мэдээж хэрэг мэрэгжлийн ийм сайн дурыг одоо бүлгэн байгуулад одоо ажиллуулнаа гэж юм. Тэгэхээр энэ байгууллага болгон дээр ийм бүлгэмүүд байгаа. Одоо шинэ сургуулийн газар гэхэд бол хариуцсан байцаагч байдаг юм уу? Хариуцсан нэг албан тушаалт нь яг тэр галынхаа асуудыг бүлгэмээ хариуцаад тэгээд холбогдох хүмүүсээ оруулаад гал унтраах багаж хэрэгсэл тоног төхөөрөмжөө бэлэн болгоод анги танхимаараа хүүхэд багчуудаа галын аюулаас урьдчилан сэргийлэх яриа таниулга хийгээд заримдаа сургалтаа явуулаад галын аюул тохиолдсон үед яаж одоо ямар гарцаар гарах вэ? Ямар шатаар буух вэ? Энэ бүгдийг одоо зааварчилж өгөх ёстой. 17 дугаар зүйл галын аюулгүй байдлыг хангах талаар аж ахуй нэгж байгууллагын эрх үүрэг. Галын аюулгүй байдлыг хангах талаар аж ахуй нэгж байгууллагын удирдлага дараах эрх хэлнэ. Галын аюулгүй байдлыг хангах зорилгоор холбогдох төрийн болон төрийн бус байгууллага хуулийн этгээдээс арга зүйн тусалцаа, зааварчилгаа, зөвлөгөө авах. Гал төмрийн аюулаас хамгаалах зорилгоор гал төмөр унтраах нэгж улсын байцаагчийг ажилуулах. Холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм нормативын баримт бичгийн шаардлагыг зөрчсөн болон гал төмрийн улсын хяналт, гал төмөр унтраах үйл ажиллагааны талаарх санал гомдлыг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эсвэл хөндлөнгийн дүгнэлт гарах эрх бүхий бусад байгууллагад гаргах. Галын аюулгүй байдлыг хангах талаар аж ахуй нэгж байгууллагын удирдлага дараах үүрэг хүлээнэ. Холбогдох хууль тогтоомж галын аюулгүй байдлын норм нормативын баримт бичгийн шаардлагыг биелүүлэх, галын аюулгүй байдлыг хариуцсан албан тушаалтныг томилго. Тухайн аж ахуй нэгж байгууллагын галын аюулгүй байдлыг хариуцсан хангах, шаардлагадах зардлыг жил бүрийн төсөвт тусгах. Барилга байгууламжийг шинээр барих, өргөтгөх, хийц, бүтээж, зориултыг өөрчлөх, гал төмрөөс хамгаалах тоног төхөөрөмж суйрлуулах,
Цахилгааны их үүсвэрийн шугам сүлжээг шинжлэхдээ эрх бүхий хуулийн этгээдээр галын аюулгүй байдлын магадлал илгэсэн зураг төслийг баримтлах. Ажилтан албан хаагчийг гал төмрөөс урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, гал төмөр унтраах арга ажиллагаанд сургах, мэдлэгийг нь дээшлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх. Гал төмөр унтраах үйл ажиллагаанд шуурхай дэмжлэг, тусалцаа үзүүлэх. Гал төмрөөс хамгаалах тоног төхөөрөмж, анхан шатны багаж хэрэгсэл, бодис, материал зэрэгт техникийн үйлчилгээ хийж ашиглалтын бэлэн байдлыг бүрэн хангах. Барилга байгууламж, үйлдвэрийн технологид хэрэглэх бодис, материалын гал төмрийн аюулгүй байдлын зэрэглэлийг идэвхжлэгдсэн лабораториор баталгаажуулах. Гал төмрийн улмаас аж ахуй нэгж байгууллагад учирсан хохирлын хэмжээг эрх бүхий үнэлгээний байгууллагаар тогтоолгох. Гал төмрийн аюулын үнэлгээг энэ хуулийн 18.5, 18.6, 18.7, 18.8 заасны дагуу хийлгэх. Галын аюулгүй байдлын дүрм, гал төмөр унтраах шуурхай төлөвлөгөөг боловсруулж эрх бүхий этгээдээр баталгаажуулах. Галын аюулгүй байдлыг хангах талаар байгууллагын хэмжээнд галын сайн дурын бүлгэм ажиллуулах. Аж ахуй нэгж байгууллагын барилга байгууламж, объект бүрэн галын аюулгүй байдал, гал төмрөөс хамгаалах тоног төхөөрөмжийн техникийн үйлчилгээ, хяналтын бүртгэлтэй байна. Галын аюулгүй байдлын тухай хууль бол угтаа энэ гал гэдэг энэ аюултай зүйлээс, галын аюулаас иргэдээ хүн өөрийгөө яаж хамгаалах юм бэ? Аж ахуй нэгж байгууллага ямар үүрэг хариуцлага хүлээх юм бэ? Төр ямар үүрэг хариуцлага хүлээх юм бэ гэдэг энэ зохицуултуудыг бол галын аюулгүй байдлын хуулиар бол одоо нэлээд дэлгэрэнгүй зохицуулж өгсөн болохыг та бүхэн мэдэж авсан байх гэж бодож байна. За мөн одоо хэрэгжих баталгаагүй, хариуцлагагүй хууль гэж бол байдаггүй. Хэрэгжилтийг хангахын тулд бол хариуцлагын тогтолцоог хийж өгдөг. Тийм учраас ахуй объектын түймэрч байлаа гэсэн тэр мөн галын одоо гал гараагүйч байлаа гэсэн одоо гал түймрийн аюулгүй байдлыг хангах шаардлага нормтыг биелүүлээгүй тохиолдолд ямар хариуцлага хүлээх вэ гэдэг заалтуудыг бол энэ галын аюулгүй байдлын тухай хуульд зааж өгсөн. Энд бол голцоо захиргааны зөрчил тооцоод тэгээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-аас зарим тохиолдолд нь бол 20 дахин нэмэгдүүлэхээр торох заалтууд орж өгсөн. Мөн төрийн албан тушаалтнууд үүргээ биелүүлэхгүй тохиолдолд төрийн албаны тухай хуулиар сахилгын арга хэмжээ авах заалт оруулж өгсөн. Мөн эрүүгийн хуульд бол ой хээрийн төмөр санаатай болгоомжгүй тавих, галдын шатаах, гал төмөр тавих, одоо эс үйлдэлгүй гаргах энэ бүхэн дээр бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх заалтууд бол эрүүгийн хуулинд бас байж байгаа юм. Мөн хохирлыг нөхөн төлөвлөлттэй холбоотой харилцаанууд иргэний хууль тогтоомжоор бас зааж зохицуулж өгдөө гэдгийг бас хэлхэн зүйтэй байх. Энэ хариуцлагын тогтолцооноос гадна урьдчилан сэргийлэх бусад арга хэмжээнүүдийг маш сайн авч ээж хүн өөрийгөө, өрөөлийгөө, эд хөрөнгөө мөн одоо байгаль дэлхийгээ хамгаалах ёстой юмаа гэдэг энэ үзэл баримтлалын үүднээс энэ хууль хийгдсэн гэдгийг би давтан хэлхийг хүсэж байна. Дараагийн нэвтрүүлэг хүртэл баяртай.